Эрхэм таны орой амгалан айлтгая. Би сэтгүүл Бадар Шин жаргалмаа. За өнөө орой улсын хурлын гишүүн амар жаргалыг уулзуулахаар та бүхэнтэй уулзуулахаар урьсан байгаа. Өнөөдөр эрхэм гишүүн маань чуулганы хуралдаан дээр бараг улсын хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзалт бэлэн хэмээн хэлсэн байгаа. Учрыг нь лавлаа. Төсөвт тодтолыг шаардлагагүй гэхээр саяхныг болтол төрийн ордны олонхын чигүүрээс сонсдож байснаа гинтгэн шинжлэлийн засгийн газар төсөвт тодтол хийх болсон. Ингэхдээ урьд жилүүдээс дамнан хэрэгжиж байгаа төслийн ажлууд дээр нэмэгдэж буй төсөв төртгийг улсын хурлын гишүүдэд танилцууллаа. Энэ нь шинжлэлийн засгийн газар төсөөр дамжсан авилгын тогтолцоог илуулгаж, төсвийн хуулиа баримтаж ажиллая гэх гаргалгааг гишүүдэд илэрхийлсэн санаа. Харин төсвийн тодтол тусгагдсан төслүүд гол төлөв 2008 оноос хойш ажлууд байгаа нь сөрөг хүчний бухимдлыг төрүүлэх нэг сэтэл боллоо. Ганцхан жилд олон жил дамжуулан барьдаг утгагүй гэсэн юм яриад байгаа. Монголчин барилга барьдаг 6-аас 7 сартаа байдаг. Энийг та нарт олон удаа хэлсэн. Том объектыг он дамжуулан барихаас өөр аргагүй байдаг. Юугаа яриад байгаа юм? За хөрөнгө оруулалтыг одоо зураг төсөвгүй объект тусдаг явдал одоо энэ хөрөнгө оруулалтыг ялангуяа энэ оны хувьд бол ихээхэн хэмжээгээр тасрахад хүргэсэн гол шалтгаан бол энэ байгаа юм аа. Эрдэнэ чимэг гишүүний асуугаад байгаа сонгон хайрхан дүүргийн дөрвөн цэцэрлэг хоёр сургууль бүгд зураг нь одоо болтол хийгдэг байгаа. Хариуцлага тооцоог гэвэл их өргөн хүрээнд энэ хариуцлагын тогтолцооны асуудлыг их хурл авч хэлцэх шаардлагатай. Засгийн газрын зүгээс гэдэг юм уу бидний зүгээс буруу зөрүүтэй үйлдэл бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Ерэн зүгээр манай би одоо хэд хоног өмнө их хурл дээр хэлсэн тавьсан илтгэлдээ бол төсвийн талаар ер нь бол 20 гаруй жил буруу тогтолцоотой явчихжээ. Энийг хамтраад өөрчлөл яасан юм бэ гэсэн ийм л юмд уриалсан байгаа. Сөрөг хүчний тайлбар нэг талаас үндэслэлтэй зураг төсөл экспертизээр дамжсан төсөв төртгийн нэмэгдэл жилийн төсөв тусгагдж байхад өнөөгийн олонх засгийн газарт ажилжил байсан. Гэхдээ энэ алдааг талууд дундаа хийгээд нүдэн анаад өнгөрсөн нь өнөөдрийн төсвийн тодтол дээр суурилсан улс төрчлөлтийг бий болгож байна. Энэ улс төрчлөлт сүүлдээ олонхын гишүүдээс ч цохолцож эхэллээ. 4 сарын өмнө ерөнхий сайдаас би асууж байсан энэ эндэр дээрээс. Улсын төсөвт цоорхоо гарчихлаа. Улсын төсвийн орлогын дасгалжил үүсчихлээхэд юу яриад байна тийм байхгүй л гэсэн. 4 сарын өмнө тийм байхгүй л гэж ярьж ирсэн. Өнөөдөр нэг их наядаар улсын төсвийг дасгалж орж ирчихэд тодтол хийнэ гэж яриа сууж байгаа. 4 сарын мэдрэмжгүй 4 сарын алсын хараагүй ийм л ерөнхий сайдтай улс орн байна гэж би ойлгож байна. Үнэхээр одоо Улаанбаатар хотод засгийн газараас шилжиж ирсэн хөрөнгө оруулалт дотроос зураг төсөвгүй за мөн одоо газар нь шийдэгдээгүй тухайд би санаж байна ерөнхий сайд гэсэн их хурал дээр хэлжсэн ийм ажлуудыг болоо одоо төсөв оруулж ирж байхдаа болооч гэж хэлжсэн юм аа. Болооч гэж хэлжсэн нямдарч гүшүүнэ би үгүй хэлж шít. Үгүй болооч гэж хэлжсэн. Хуулиар болохгүй шүү гэж анхааруулж ирсэн. Өнгөрсөн жилийн төсөв бол авилга шингэсэн төсөв биш харин авилгыг багасгах төсөв байсан. Өшөө багасгахын тулд бид нар төсвийн тодтолыг оруулж иржээ. Төсөөс болж олонхоос засгийн газартаа дайн зарсан дараагийн гишүүн амар жаргал. Тэр гишүүнийхээ бүрийн эрхээс түтгэлзэж чадна гэж мэдэгдлээ. Уг нь өмнөх засгийн газар 2012 оны 4-р сарын 25-ны өдөр хуралдсан хуралдаанаараа энэ оны эдийн засгийн өсөлтийг төсөөлсөн өсөлт 15% хүрнэ гэж. Харин үр дүн өөр гарчихсан. Үүний хариуцлагыг сөрөг хүчнийхэн засгийн газраас нэхэмжилж байна. Тэд урд нь өөрсдөө нэхэмжлийн бай болдог байсан бол байраас илгэж нэхэмжилдэг болжээ. Та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр улсын хурал нэгдсэн чуулганаараа төсөв тодтол хийх асуудлыг хэлсэн байгаа. Энэ асуудлын үеэр улсын хурлын гишүүн амар жаргалын одоо хэлсэн үг ихээхэн анхаарал татсан. Тэмч учраас би өнөөдөр ярилцахаар студид ирсэн байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн тань юу юм талархлаа илэрхийлье. За жохом яагаад өнөөдөр ингэтлэх бухимдах болов их хурлын гишүүнээс татгалзах хүртэл одоо үг хэлж байгаа нас ихээхэн анхаарал татсан л да. Гэнийх бухимдаад байх нь юу яг ерөнхийдөө нэг Монгол төрийн тогтолцоо дотор бас нэг болж байгаа болохгүй юмнууд нь тод харагдах юм л да. Тэр асуудлыг л томьёолж тодорхойлж гаргаж тавих гэсэн нэг санаа. Тухайлбал одоо төсөв гэдэг нэг зүйл байж байна. Одоо миний ойлгож байгаагаар бол энэ бол одоо Монгол улсын засгийн газрын хамгийн чухал баримтчиг. Монгол улсын ерөнхий сайдын хувьд бол одоо энэ нь бол өстой хамгийн ариун баримтчиг нь байгаа бох тийм үү. Өөрийнх нь санаж байгаа бодож байгаа юм
бүгд тэнд шингэчихсэн байх ёстой. Одоо ямар асуудлыг онцолж үзэж байгаа, яаж ирэн билж байгаа, яаж ач холбогдол өгж байгаа. Тэр бүгдийг тооны хэлэлд шилжүүлээд ингээд гаргаад тавьчихсан байж байгаа баримтчих шүү дээ. Тэгээд энэ маань зөвхөн одоо ямар бодлого байна гэдгийг илэрхийлээ зогсохгүй. Тэр хариуцлагын тогтолцоо, хяналт шалгалтын тогтолцоог бас давхар илэрхийлж байдаг. Тэр төсвдөр байгаа тоо болгоноор дамжуулаад нөгөө одоо төрийн албан хаагч нар ажил төрлөө хийж гинүү үгүй юу, чанартай хийж гинүү, чанаргүй хийж гинүү гэдэг чинь хяндаг тэр тогтолцоо бас давхар байдаг байхгүй юу. Тэгэхээр их чухал баримтчиг гэж одоо ойлгоод байгаа амийнхан да. За. Гэтэл энэ баримтчиг энэ одоо арга гэмийг л одоо бид нар нэг тийм хандаад нэг тийм үл тоомсорлсон зарим тохиолдолд одоо баг за энэ юу вэ нэг юм байдгийн гэсэн нулимсан маягтай бүр хандаад байгаад л одоо би жоохон сэтгэлд дурах юм л да арай ингэж болохгүй. Цаашдаа энэ чинь Монгол төрийг ихжүүлээд аваад явах юм бол энэ чинь төсвөөсөө л эхлэх хэрэгтэй. Ерөнхий сайд нь өөрөө төсвөө хүндэтгдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ манад одоо байж байгаа байдал ингээд харах дээр юу болж байна гэхээр одоо сая л одоо 14 оны төсвийг өргөн барайл ерөнхий сайд хэлж байгаа үг нь бол за наад дотор чи ерөн зөндөө алдаатай юмнууд байгаа шүү. Засчхаараа гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг тэр ч удаа. Өөрөө боловсруулаад оруулаад ирсэн төсвөө зөндөө алдаатай юм байгаа шүү. Та нар яг засчхаараа. Би бол яг вэ тэгээд гэсэн юм ихтэй хандж байгаа. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд юу гэж хэлж ийнэ гэхээр бол ер нь дахиад өргөн барих юм бол би ер нь нэлээд юм өөрчилж чадна гэж. Тэгэхээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн маань л өөрөө л тэр Монгол улсын төсөвт нэг тийм маягаар л хандж штэ. Яг л улсын их хурл ингээ ярьж байгаад баталчихдээ ингэж. Тэгээ тэр хандлага нь явсаар байгаа тодорхой одоо зүйл дээр илэрч байна. Тухайлбал 2013 оны төсвийн тодтгол хийж байгаа байдал. Үндсэндээ төсөв бол 1.4 их найд төгрөгөөр одоо зөрлөө шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний л одоо хэмжээгээр л одоо бид нар байгаа оноогүй байх гэсэн үг шүү дээ. Алдаж буудсан байна, дагуулад будчихсан байна гэсэн үг шүү дээ. Засгийн газрыг зүтгэх гээд үзье л да. Өөрөөр хэлэх юм бол энэ засгийн газар ч өмнөх засгийн газрын одоо тийм ээ бий болгосон төсвийг их хурлаар батлуулсан байгаа. Би зүгээр асуудалт бол ингэж ханддаг. Монгол Улсын засгийн газар л гэж ханддаг. Тэрнээс энэ үед өмнөх үү энэ гэж нэг сөрхий харддаг. Ер нь Монгол Улсын засгийн газар нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь төсөв ингээд өргөн баригдаад хэлэлцэгдэх явцад за би нэг 2-оос 5% нэмэх хасах өөрчлөлт орж ивэл би бас ойлгож байна. Тэр урдчилж таахад хэцүү байсан юмнууд байсан. Тэр бүх юмнууд ингээд орж ирэхдээ нэг тийм юм болно гэж. Гэхдээ төсөв нь 20%-аар 30%-аар ингээд өөрчлөгдөхэд бол би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд наадхыг чинь болохгүй шүү дээ. Ийм юм байж болохгүй гэж өнгөрсөн төсөв хэлцэж явах үед бол яг ярьж байсан асуудыг би өөрөө хөндөж тавьж байсан. Телевизээр орохдоо ч гэсэн хэлж байсан юм байж болохгүй шүү дээ гэт. Болно гэж баталсан. Тэгээ өнөөдөр 1.4 тэрбум төгрөгөөр их найд төгрөгөөр төсөв нь ингээд зөрчигод байж хахад хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ чинь асар их хэмжээний мөнгө нэгдүгээрт. Монголын эдийн засгийн хувьд бол баг төсвийнх нь 3.1 шүү дээ. Хоёрдугаарт энэ чинь асар их хэмжээний аж ахуйн нэгж байгууллагууд хувь хүн ямаа ингээд төлөвлөжсөн байж байгаа тийм үү. Одоо сургууль, цэцэрлэг, яасэл, одоо эмнэлэг тийм ээ. За тэгэл бизнесийн үйл ажиллагаа гэх түмэн юм төлөвлөжсөн. Тэр бүгд ингээд үндсэндээ бол хоосорч байгаа байхгүй. Тэгээ тэрний төлөө хэн нэгэн хүн энэ хариуцлага хүлээд юм уу гэдээ асуух дээр дэнч байхгүй. Төсвийг оруулж ирч хад 20-30%-аар ингээд хийлж яах ч юм уу эсвэл таньжаа ингээд өөрчилж яхад бол юу ч дуурахгүй байгаа байхгүй ерөнхий сайд нь. Уул нь миний ойлгож байгаагаар нийтлээ бол өвхөн хатан дээр тоо болгоныхоо төлөө нэг мөнгө болгоныхоо төлөө хамгаалах хэрэгтэй. Сангийн сайд нь юу ч хэлэхгүй байгаа байхгүй юу? Юу ч хэлэхгүй. За та нар тэгэл өөрсдөө батал гэдэг. Уул нь бол сангийн сайд юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр твийн байхгүй шүү. Тэгвэл та нарын ажлаа авцгаа. Тэр чаддаг өөр одоо ерөнхий сангийн сайд авцаар тавьд юм бас. Би өөрийнхөө оруулж ирсэн төсвийг би өөрөө хамгаалж байна. Би мэдж байна. Энэ дээр бол одоо 1-2% л өөрчлөлт байна үхээс 20-30%-аар өөрчлөх юм байхгүй гэж хэлээд ингээд шаардлагатай бол ажиллаа өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг тийм үнэлэмж байх хэрэгтэй. Тэр нь байхгүй байгаа. Ерөнхий сайд ч байхгүй. Сангийн сайд ч байхгүй байж ах жишээтэй. Нөгөө талаас бас нэг зүйл нь бол юу юм бэ гэхээр тэр 1.4 тэрбум төгрөгийн зөрүү гэдэг чинь бол хаана үүссэн юм бэ гэхээр их хурл өөрөө үүсгэсэн байхгүй. Засгийн газар өргөн барихтаа ялангуяа сангийн яам өргөн барихтаа бас ч гэж нэг хантай төсөв өргөн барьсныг нөгөө их хурл дээр чинь нөгөө хэдэн гишүүд чинь нийлээл тал талаас нь өнгөр цаг сурж байгаа л бөө юм нэмээд ажилласан. Тэгээд
Өнөөдөр яг тэр нөгөө их хурал дээр хилэлцэж баталж нэмсэн тэр дүнгээрээ үндсэндээ бол тодтгол хийж штэ. Тэгэхээр улсын их хурлын ажлын чанар чансаа ямар байна вэ гэдгийг бас нэг илэрхийлж байгаа биз. Тэгээд энэ тэр хин нэг хүн хариуцлага хүлээх ёстой. Улсын их хурл хариуцлага хүлээх ёстой. Энэ ийм төсөв баталсныхаа төлөө. Энийг одоо улсын их хурлд оруулж батлуулсныхаа төлөө тэр эрх баригч нар амын бүлэгэнд хариуцлага хүлээх ёстой юу? Энийг одоо байнгын хороогоор дамжуулж гаргасан тэр төсвийн байнгын хороонд хариуцлага хүлээх ёстой юу? Байхгүй л байгаа байхгүй. Хин ч хариуцлага хүлээхгүй. Тэгээд 1.4 тэрбум төгрөгөөр тоглолцоход өнөөдөр Монгол улсад хариуцлага хүлээх субъект байна уу гэхээр ганц субъект байхгүй байхгүй. Тэгээ маргааш яах вэ гэхээр за төсвийн тодтгол хий. Монгол улсын төсвийн орлого төдөн төгрөг, зарлага тэдэн төгрөг гэл хоёр удаа алга тушаал тэгэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг хариуцлага хүлээх субъект байх хэрэгтэй. Хэрвээ тэгээд үнэхээр албан тушаалтаа энэний төлөө хариуцлага хүлээх ёстой нөхдүүд нь хариуцлага хүлээдэг юм бол одоо тэгээд би ядч хүлээе гэж хэлж байгаа юм л да. Өөрийгөө золиод гаргах. Тий, одоо золиослоод яг зүгээр асуудлыг ямар ч усан ийш нь төвлөрүүлж анхаарлыг хандуулж л байна. Тодорхой субъектууд байж байгаа, тодорхой нэртэй устай хүмүүс бол байж байгаа. Хэн энэ дээр ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг нь. Төсвийн одоо юу чи орлого бүрэлдэхүүн төсөв одоо ингээд тийм ээ 1.4 их 80-аар одоо ингээд хөөсөрчж байгаа нь гадаад дотоод хүчин зүйлс шалтгаалж байгаа. Дэлхийн зах зээл дэх хадаад нүүрс гэдэг юм үзээс гэдэг бараа бүтэн түүний зөв төсөөлөөгүй өстой нэг хөөсрүүлээ төсөлчихсөн энэ байдал нөлөөлж байна л гэдэг тайлбар хэлж байгаа юм байна. Ерөнхийдөө нэг хэд хэдэн хүчин зүйлийг хэлээд байгаа юм. За дэлхийн эдийн засгийн байдал нэг тийм байлаа. За түүхийн эдийн үн одоо инглээ. Зээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурлаа, валютын хан шингэлээ гэдэг нэг 3-4 хүчин зүйл нийлээд байгаа. Тийм учраас одоо ийм болчихсон гэж. Би бол тэдний одоо үүрэг рол байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ 20-30% биш байхгүй юу? 20-30% биш. Тухайн үед хэрвээ та нар одоо өнгөрсөн жил төсөв хэлцэжсэн материалуудаа эргэж сөхөж үзээд гаргаад ирэх юм бол чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарим нэгэн сайд юу гэж хэлжсэн. Юу л вэ? Мөнгө вэ? Авидр. Өстө ямар барилга бариулмаар байна, юу хийлгмээр байна өстө зүгээр. Монголчууд ер нь одоо амны хишгтэй хүмүүс ер нь асар их хэмжээний мөнгө байна, аваад гэл ингээл тэгж одоо чинь чуулган завсарлсан шүү дээ. Бүр завсарлаад хөдөө орон нутг руу яваад баг сум болгон дээр очиод одоо ер нь одоо авидр гэсэн танад юу хиймээр байна, нэмэр байна гэл бүх юм авцраал тэгэл тавьсан тэр мөнгө чинь л өнөөдөр тэр 1.4 болчиход байгаа байхгүй юу. Одоо жишээ нь зарим нэгэн сайд бол юу гэж хэлжсэн бэ гэхээр би бол оюутлоготой очиод гэрээ хэлцээр юм. Тэр 450 миллиард ч удаас зүгээр өлхөн авидр нэл гэж хэлсэн шүү дээ. Наад чинь яг наад дөнгөөр чинь тасраа шүү. Наад чинь орж ирэхгүй мөнгө шүү. Энийг төсвийн орлого талтаа авч болохгүй гэж хэлээд тахтал хэрвээ би энийг олж ирч чаддгүй юм бол огцорход бэлэн байна гэж ярьжсэн хүн өдөр сурах гэж байхгүй ч жимээг усуучлах гэж. Би сая танаас нэг зүйлийг ойлголоо. Өөрөөр юм бол хийсэн төсвөө өөртөө хамгаалахгүй байгаа нь удахгүй бид нар огцорчин ч гэдэг юм уу? Бид хариуцлага хүлээх шаардлагагүй ч гэдэг юм уу? Би дараа жил энд тийм ээ байхгүй юм чинь гэдэг байдлаар хандаад байгаа юм болов уу? Тийм бас тэгж орчуулж болно. Баг. Тэгтэл ерөнхийдөө нэг төсөв гэдэг имийг нэг ойлгодог, үнэлдэг нэг тийм засгийн тэргүү ер нь сүүлийн хэдэн жил нь таарлцсангүй. Би одоо ингээд эргээд харж байгаад бол ер нь нэг тийм үл тоомсорсон. За яах вэ? Нэг зайшгүй нэг ийм байдیں۔ Нэг хилэлцдийн гэсэн маягаар л одоо орж ирээд яваад. Уулын төсөв дээр байж байгаа тоо болгон чинь бодлого шүү. Ерөнхийдөө ч өнгөрсөн 6 сарын 10-нд бас нэг зарлага гаргаад төсвийг ил тод байдалд одоо хяналт үнэлгээ өгөх журмыг дагаж мөрдөх шаардлагатай ингээд засгийн газар дүүрэг даалгавар өгөөд шилэн дансны тийм ээ бодлогыг одоо бий болгох хэрэгтэй гэж бас уг нүг хэлээд л байсан л да. Ямар нэгэн байдлаар тэр цочроо өгсөн. Тэрийг одоо санаж байгаа хүн байгаа юм уу? Харин өөрөө санаж ах шиг байна тийм үү? Тэр чинь нөгөө нэг сонгуулийн үеийн шуган дотор л ороод явчихсан шүү дээ. Сонгуулийн хүрээнд дотор л нэг сүрхий рекламны юм байна гэж бодоод ирсэн болох чи үнийн хэрэг дээр бол том л асуудал л да. Чухал асуудал тийм. Ер нь яагаад ингээ хаана хариуцлагагүй болчихв. Нөгөө л одоо миний ярьдгаар нэг их хурлын гишүүд нь засгийн ордон засгийн газрын гишүүд нь их хуралтай байгаа учраас өөрөө хариуцлага тоцох сонирхолтой шүү дээ. Үнэ. Нэгдүгээрт бол тийм хүчин зүйл байж байгаа. Нөгөө талаас бас би нэг сүүлийн үед өрнж байгаа. Ялангуяа сүүлийн одоо нэг 13-4 жил өрнж байгаа үйл явдлыг хараад хаад энэ улс төрийн намуудын хоорондын нэг сүлбэлдээн бизнес улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын сүлбэлдээн одоо нэг хитвчтэй боллоо гэж бас нэг хэсэг сүрхий ярьсан шүү дээ. Тэр үйл ажиллагаа тэгээд нэг бие биентэйгээ ингээд нэг давхар бие бинийгээ барьцаалчихсан тогтолцоо. Тэгээ хинч юм хэлж чадхаа болчихсон. За би энэ чи ингэж яхад чи дугаа байна шүү, чамайг тэгэхэд би дугаа байна шүү гэдэг бүр ингээд бүх төвшөндөө нэг тийм одоо сүлжээмэг юм үүсчихлээ л да. Тэгээ тэрийг ердөө нэг тийм тасалж чадхаа болчихсон. Тэрнээс гарч чадхаа болчиход байна л да. Гарч чадахгүй шүү дээ. Тэр чи өөрөө зориулаад хууль нотолчих гэж байгаа юм чи.
Тэгж байна. Одоо яг Та гэсэн тэнд дотор сууж байгаа шүү дээ. сууж байгаа. Харин тийм учраас л одоо сүүлийн үед бүр ингээд төвчхийн аргагүй бол арга ядал бас нэг анхаарал хандуулж байгаа юм. Тэгтээ зүгээр энэ маань үр дүнтэй болох юм уу юм уу гэдэгт бол би хэлж мэдэхгүй. Намайг одоо жишээ ийм мэдээлэл хийлээгээд хин нэгэн сайдад би хариуцлага тооцно гэхэд бол туйлын эргэлзэж байна. Тооцохгүй. Тэгэхээр эцэст маань энэ маань юунд хүрэх вэ гэхээр бол амар жаргал бас нэгэн толны өмнө гараад үг гэлчихсэн юм чинь тэгээд явахаас өөр аргагүй болно л доо. Асуудал тэгжил дуусна л гэж би одоо харж байна. Миний харж байгаа. Тэгэхээр ямар ч үсэн би бол одоо нэг сэтгэл амар байх байхгүй. Би ямар ч үсэн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн, анхаарлыг хандуулах гэж оролцсон. Тэгээд эдний өмнөөс би одоо хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгийг хэлж байна л да. Хариуцлага хүлээгээд бэлгэр их хурлын гишүүнээс татгалзчихаар нөгөө их хурлын гишүүд чинь ингэдэг үстэй их хурл гарах гад их хурл дотор нь суужиж бидад тийм ээ хариуцлага тооцноо гэлдэг. Гэтэл та ингэ гараа авчих юм. Гэхдээ яг тэгээд одоо гараад явах цаг нь болсон л байна л да. Чин тэр тэргүүл ярьж байгаа хэлж байгаа юм чинь бол биелэгдэхгүй л байна шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд эн чинь юу хийж сууж байгаа хоёрын хооронд оронтой бөглөө сууж явах хэрэг байхгүй шүү дээ. Магадгүй илүү чаддаг, илүү чадaltaй илүү дайчин хүмүүс нь гарч ирээд тэрийг аваад явах юм байлгүй. Магадгүй ардсан нам дотор амар жаргал илрээтэй сөрөг байр суурь илрээд байгаа учраас та нам дотор ганцаардаад байгаа юм болов уу? Өөрчлөлтхан байгаа юм болов уу? Үгүй тэр ганцаардна гэхээсээ илүү нэг асуудлуудыг нэг зарчим гэж нэг юм байна даа. Тэр имийг нэг барьж аваад нэг шийдэх гэж би оролддог байхгүй юу? Асуудал тандахтаа зөв буруу юу? Тийм ээ? Гэдэг ийм шалгуураар энэ зөв юм уу буруу юм уу? Энэ шудраг бус уу? Гэдэг нэг тийм моральны элемент, ёс суртахууны элементийг оруулаад ингээд нэг альчваа асуудлыг аваад үзэх тэр чинь шийдэл олоход байр суурь тодорхойлоход маш амархан болчдөг байхгүй. А зүгээр тооцоо хийгээд энийг ингэж хаад одоо тэр нь тэрүүнд ашигтай, тэр нь ингэж явсаар байгаад надад ингэж тусна гээл ингээл нэг тооцоо хийгээл манипуляц хийгээл ингээл яваад байх юм бол надад бол тийм ухаан хүрдэг байхгүй. Тэгээ би хамгийн амархан арганд болсон зөв буруу шудраг ууш тийм ээ гэсэн нэг тийм яс суртахууны категориудаар ингээд аваад үзэхдээ жишээ нь төсөв дээр одоо хандж байгаа хандлага юу. Энэ улсын их хурлаас явуулж байгаа бодлого үйл ажиллагааны зөв буруу. Тухайлбал одоо өнөөдөр сөрөг хүч ингээд нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэр сөрөг хүчний гишүүд маань бол бүгд л нэг л байнгын хорионд харьяалагдчихсан байх шүү дээ. Гэтэл эрх баригч нар болох төр 3 байнгын хорионд байчих шүү дээ. Тэгээ ингээд нэг зөрүү гарчгаад байна. Энэ зөв буруу юу? Би бол тэр процедурын асуудлыг ярихгүй шүү дээ. Яагаад ийм болчихсон, яасан байсан гэдэг. Зарчмын хувьд энэ зөв юм уу, буруу юм уу? Улсын их хурлын гишүүн гэдэг маань бол нэг байнгын хороонд байхад нөгөөх нь 3 байнгын хороонд. Ийм ялгууртай байж болд юм. Энэ зарчмын хувьд зөв үү? Буруу. Ийм байж болохгүй. Тийм учраас тэр сөрөг хүчнийхээ асуудлыг барьж аваа, шийдэ, нин дарив. Тэгээ эднэрийгээ тэр одоо эрх баригч нартай адилхан байнгын хороонд нь оруулаа гэж ингээл хэлэх тэр усан тайсан ч болов шүү. Огт тоож байгаа ч юм байхгүй, бодож байгаа ч юм байхгүй. Энд ямар ч реакц байхгүй. Гэх мэтчлээ. Зүгээр магадгүй таныг одоо энэ эсрэг байр суурьтай байгаад байгааг улс төржүүлээ л да хоёлаа. Тань санаа оноо байна. Гэхдээ нэх улс төржүүлээд байх чи одоо асуудал биш юм. Ер нь ингээд энэ нэг тогтолцооны асуудал явагдаад байна шүү дээ. Тэгээ ялангуяа Монгол төрийн тогтолцоо гэдэг маань чухман маань өөрөө юу юм, энэ дотор ямар элементүүд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг бид нар бол одоо л нэг одоо чинь миний хувьд бол одоо л нэг харах төвшөндөө хүрж шүү дээ. Чинь нэг 50 гарчихлаа. Ерөнхийдөө 20 жил одоо 23 4 жил улс төрж явчихлаа. Парламентд нь бараг 16 7 жил ингээд явчихлаа. Одоо ингээд харахад за энэ чинь нэг ийм байд юм байна. Тийм байд юм байна. Нөгөө нэг дээрээ судлаа болохгүй бол доороо гүйдлээ болохгүй гэдэг чинь яг бодит утгаараа ингэж илэрдэг юм байна шүү энэ төр гээл. Тэгэл тэр нэг эрэмб гэдэг үг, дараалал гэдэг үг тийм ээ. Одоо нэг тийм хоосон үгнүүд биш юм байна. Энэ чинь дандаа нөгөө нэг төрийг бэхжүүлдэг, цементэлж өгдөг, төрийг одоо ингэж амьд байлгаж байдаг тийм ээ. Тэгээ үр ашигтай байлгадаг, шудраг байлгадаг тэр категориуд юм байна шүү. Тэр ойлголтууд юм байна шүү гэдэг чинь одоо л илэрч эхэлж байгаа байхгүй. Тэрнээс бол бид нар хууль баталчих дээр л одоо болчихж гин гэж ойлгоно. Магадгүй тэр хууль батлах чинь одоо хийх ёстой ажлыг чинь баг нэг хувь л байгаа бах тийм ээ. А цаад 99% нь бол шал ондоо юмудаар явд юм байна. Тэгээ тэр бүгдийг хараад энийгээ одоо бид нар бас нэг эргэж харах хэрэгтэй байна. Энүүндээ ач холбогдох хэрэгтэй байна гэдгийг бол одоо л ухаарч эхэлж байна л да. За баярлалаа. Ирэх үзэгч би Бадарчин Жаргалмаа өнөөдөр улсын хурлын гишүүн амар жаргалтай ярилцж байна. Үнэхээр төр засагт хариуцлага гэж байдаг бол тэр хариуцлагыг хэн нэгэнд хүлээх ёстой, бид хариуцлагатай хандах ёстой гэдэг асуудал хурцаар яригдж байгаа энэ цаг үеид би ярилцгаа хийж гэнэ гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол миний өнөөдөр зочин ч гэсэн 1996-аас 2000 оны парламентд бас ерөнхий сайдаар ажиллаж байсан. Зөв магадгүй ерөнхий сайд гэдэг хүний одоо хувь хүний тэр зан улс төрд албан тушаалд ямар нэг байдлаар нөлөөлдөг юм болов хэд орны дараа асууя.
цаа та бүхэндээ баярлалаа. Ярилцлага цааш нь үргэлжлүүлье. Үнэхээр та ерөнхий сайд байсан. Зүгээр магадгүй өнөөдрийн алтан хуйг сайд шиг тийм ээ та нар шийдэх ёстой гэдэг байр сууриас ханддаг сайд байсан уу? Эсвэл арай өнөөдрийн их шиг буйртай сайд байсан уу? Үгүй тэр үед бол үнэхээр л зүтгэжсэн. Тэгээд үнэлэмж ч гэсэн ондоо байж арай илүү тийм одоо юу гэдэг юм цайлган сэтгэлтэй нэг үнэхээр нэмийг болгоё бүтээ гэдэг. Тэгээд нэг тийм далд давхар санаа оноончтой баг байхгүй шахуу тийм юм хөгжөөгүй шахуу. Тийм л үеийнхэн шүү дээ. Тэгээд тэр маань ингээл явсаар байгаа л өнөөдөр үж байгаа. Тэгээ одоо ингээд 12 оног бол бэр нь их хүлээсэндээ үндсэндээ бол 2000 оноос өөрөөр хэлбэл ардчилсан нам засаг барихыг бол маш их хүлээсэн. Тэгээд 12 онд ингээд засаг ардчилсан нам авчихад тэгээ эн чинь зөвхөн нэг 4 жилд ингээд нэг өнгөрөөгөө дуусчих биш бас 16 он аавь. Тэгж вэж эн чинь сансан бодсон юм а хэрэгжүүлнэ шүү дээ. Үнэхээр эдийн засгийн салбарт хийх юм маш их байна. Нийгмийн салбарт ч өөрчлөхөөр юмнууд байна. Эрх зүйн салбарт ч өөрчлөхөөр их юмнууд байна. Тэгэхээр тэрийг бол ингээд нэг ядаж нэг 2 сонгуул авч вэж. Ядаж нэг 8 жил. Тэгээ 8 жил нэг тууштай авч явж ээж үр дүнд хүрэх юм. Тэхийн тулд бол хамгийн түрүүнд одоо юу хийх ёстой вэ гэхээр одоо ёстой нэг зовлон үтсэн чавганцнараа арчсан нам хамгийн түрүүнд нь гаргаж ирээд хамгийн одоо чухал байр суурин дээр тавиад тэдний хант зангаргыг ашиглаж тийм үү тэдний нэр нөлөө тэр нэг бас нэг зарчимч зан чанар тэр бүгдийг ашиглаж байж тэр гол юмнуудаа хийж ямар ч бас нэг эргэлт буцалтгүй болгож авч жагаад тэгээд дараагийнх нь юмнууд нь ингээд яваад байх хэрэгтэй л гэсэн нэг ийм нүдэнд харагдчихл байсан л да. Тэгээд зүгээр банснаар бол болохгүй л байна л да. Зүгээр бүх юм бас тас харанхуй байна уу гэдэг юм бол бас тийм биш болж байгаа бүтэж байгаа юмнууд бол байж л байна. Арчсан намыг нүрийг тахалж байгаа ажил бол санал шүүмжлэл дүү янз юм дагуулж байгаа ч гэсэн бас одоо нийслэлт хийж байгаа ажлууд бол бас ч гэж одоо бидний нүдэн дээр харагдаад байгаа шүү дээ. Нийслэлийн иргэдийн хурлын дарга манай Баттулга дараа байж байна. Манай Батүл Баатар хоёр байж байна. Өстөл нэгэ болохоос нь болохгүй юу гэдэг бүгдийг хийгээл янзаар л үдэж байна тий. Би гахаад байна л да. Та өөрөө парламент сууж байгаа шүү. Та ингээд зориг нь бохчих таны. Тэ? Хийх танд хүсэл байна уу? Гэхдээ зориг мох гэхээс илүү одоо гэдэг юм шүү. Ерөнхийдөө нэг энэ юмнуудыг яаж хийх вэ гэдэг арга замууд нь ингээд миний харж байгаагаар болохоо болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний нэг үнэлэмж, миний баримталдаг арга замаар энэ явахгүй юм байна. Тэгэхээр шал ондоо нэг арга механизм л ажиллах гэдэг шүү дээ. Тэгээ тэн дотор нь би бол багтаж өгч чадахгүй юм л. Тухайлбал яах ёстой вэ гэхээр бол тэр нэг үүзэхэ гэдэг юм дотор нь ороод одоо нэг хэсэг хүмүүсийг хайрцагилж явах ёстой юм байна. За тэгэл тэрүүгээрээ дамжуулаад тэр нэг олон холоод элдв янз юм дэвсэл болоод жигүүр болоод ингээл явдаг. Тэгээ тэр бүгд чинь бол миний ухаанд бол хөрөхгүй байгаа юм л да. Би бол тийм аргаар угаасаа явж үзээчгүй нэг сайн мэдчихгүй. Туршлагч надад нэг сүрхий байхгүй. Тэгэхээр тэр бүгд чинь өнөөдөр явж байгаа өрнөж байгаа үйл явдлаар нь хоорондоо ингээд зөрчилдөд байх тэр хүн өөрөө ирэхгүй л бас нэг сонголт их цаг дээр ирж л байна л да. Хэрвээ болохгүй бол та тэмцэх ёстой шүү дээ. Их хурлын гишүүд чинь таны адмичнээ сонгож байгаа юм. Гэхдээ тэмцэнэ гэдэг маань бол ямар хэлбэрээр вэ? Яаж тэмцэнэ гэдэг маань одоо толгой дээр гараад цээж мэжэд илтгэх биш л байх л да. Би одоо ярьж байгаа хэлж байгаа юм а тэмцлийн нэг хэлбэр л гэж ойлгоод байна шүү дээ. Ухаараасаа ойлгоосоо эн чинь ийм шүү дээ, тийм шүү дээ, тийм үү? Харин ч зол болох юм шүү амар жаргал гişүн. Яагаад гэвэл энэ амар жаргал дандаа тэг сөрөг байр сууриас хандж идэгин ашгүй амар жаргал өөрөө явах нэ. Үгүй яах вэ? Тэгээ сайн л шүү дээ. Тэд нар тус тэр орон зайг нь гаргаж магадгүй миний буруу гэж болно шүү дээ. Тэр орон зайг нь одоо илүү чадaltaй хүн нөхөд бас аваад явах болцоо байж болно шүү дээ. Тэр болцоог нь гаргаж өгөх хэрэгтэй. Тэр нь одоо тэр номын бодлогоо хүлээн зөвшөөрөөд санаа оноо нийлээд тэгээд тэрийг аваад явж байгаа. Та үзэх бүр гарцсан уу? Би үзэхээс гарах хөрөглөө болгочихсон. За асуудал ерөөг сонирхолтой болоод байна л да. Тий, сонирхолтой. Одоо яах бол гэдэг тийм ээ. Тий, ноосоо тушаагаал жоохон. Зур магадгүй их хурлын гишүүд чинь түрүүн та ярьсан тийм ээ. Өөрөөсөө тийм ээ хууль баталцдаг. Одоо болохгүй байгаа юмуд дээр засахгүй өөрөөсөө дахиад хууль батлаад яваад байвал ард түмэн бид чинь яах вэ? Гэхдээ харин тэгэхээр нэг давхар стандартын тухай асуудал гараад байна шүү дээ. Ингээд юмд нэг тууштай байх уу, зарчимч байх уу, чигч шулуун байх уу? Эсвэл яг тэр нэг тухайн момент тухайн үеийн одоо эрх ашигаас хамаарат ингээд өөртөө зориулсан хууль батлаад байх уу гэж. Одоо энэ их хурлыг л харъя л да одоо хийсэн үйлдэлүүд гээл тэгэхэд бол одоо ер нь чинь яамдуудыг хуваарлахтаа бол яаж хуваарлсан.
зүгээр л одоо тэгэл үзмжээр нь явчаал тавьчихсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам гэл тийшээ ямар их функцүүд гаргаад тавьчих уу. Тэгээ өнөөдөр юу болж байна гэхээр бол сангийн яам гэдэг нэг байж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг байж байгаа. Нэг нь урсгал зардлаа хариуцж байхад нөгөөх нь хөрөнгө оруулалтын зардлаа хариуцж байгаа. Тэгээ тэр хоёр жоон авцалдахгүй байгаа юм. Үнэхээр амьдралч та тэрийг харуулж байна. Авцалдахгүй байна гэх. Тэгээ авцалдахгүй байна гэж яхад нь ерөнхий сайд нь гарч ирээд эдийн засгийн хөгжлийн яам байгуулж тэр хөрөнгө оруулалтыг урсгал зардлаас салгасан явдал нь болох тэр түүхэн үйл явдал байсан юм ба гэдэг дүгнчихэж байгаа. Тэгэхээр ч одоо хэлэх үг болдохгүй шүү дээ. Тэгээд түүхэн үйл явдал нь юунд байсан гэхээр одоо тэр нэг 3 төгрөгөөр барих хэрэгтэй байсан юм 9 төгрөгөөр барьсан байна. Тэгээд тэрийг одоо бид нэр хэлж олрууллаа энэ төр гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ тэгэх юм бол яг над асуудлыг чинь би өөрөө одоо жилийн өмнө яг та нарт хэлжсэн шүү дээ. Төсөв хэлж байгаа ч. Наад төсвөөр чинь дамжуулаад энэ хяналтаа тавьд юм аа. Энийг та нар хэрэгжүүлээч гэхэд тэгэхэд тухайн үед нь юу гэж хэлсэн бэ гэхээр бол улсын их хурлын гишүүн их тийм жижиг эрэг шург руу бити оролдоо том харалта 50 миллиардыг багцаар нь баталчихлаа гэж хэлжсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр болох төр чинь за тэгэж болохгүй юм байна. Ер нь бол нарийн ширээ үүсэх хэрэгтэй байна. Энэ 3 байсан юм чинь бол 9 төгрөг болчиход байна. Энэ хаанаас юу болов вэ? Энийг та нар харин нэг төсөв дотроо нэг 14 оны төсөв дотроо нэг сайхан саагаад өгөөрэй гэж яриад байгаа байхгүй. Ингээд харахад бол зүгээр нэг л одоо хийсвэр асуудал яриад байгаа юм шиг боловч энэ чинь угаасаа нөгөө эдийн засаг чинь цаашаа хөгжихгүй юу? Нөгөө гадна дотны хөрөнгө оруулагч нар чинь энэ төр засагт итгэхгүй юу? Ард иргэд нь ямар нэг юмд найдахгүй юу энэ төр гэдэг маш олон юмнуудыг бол дагуулад байгаа байхгүй. Тэгээд нэг тийм өнөө маргаашаар л амьдрал за өнөөдрийг л нэг өнгөрөөчихлоо. За энэ 7 хоног нэг ашгүй өнгөрлөө. За одоо болоо за дараагийн 7 хоног гэл тэгэл нөгөө нэг PR-ын үйлчилгээ явуулаад үйл ажиллагаа явуулаад одоо сая төсөв хэлчихснээс хойш 2-7 хоног бол ердөө тасралтгүй явж шít. Ердөө тэр төсөв дотор байсан аимшигтай юмнуудыг илрүүлж гаргууллаа гэжгүй чи наадах чинь өмнө бүр ингээд өөрт нь хэлээд энэ чинь энэ байж штэ наад чинь болохгүй байх хөөе гэд энэ дээр чинь одоо тэр төсөв дөртөг мөртөг чинь өсөөд байна тийм үү? Анх оруулж байсан юмнаас чинь хөрөнгө оруулалтын зардал марталж өсөж чад байна. Энэ минийгээ барьж байгаач наадахтай хяналт тавиад гэд бүр ингээд хэлж яхад тоогоогүй тэг бүтэн жил алдсан шүү дээ. Угд би тантай төсвийн талаар ярилцаж утсан. Гэсэн чинь арай өөр юм болоо явчихсан. Төсвөл ярьж лээ. Юу гэвэл дахиад жоохон том юм ярэ. Амар жаргал гişүүн одоо намаасаа үүзэхээс татгалцтай багадгүй намаасаа татгалцах юм шиг байна. Инглээр парламентд намын харьцаа чи юу болох вэ? Сөрөг хүчнийхэн чинь албадашаа сууж байгаа. Намаас нэг татгалцахгүй байх уу? Яг гэвэл энэ нам чинь бол одоо миний өөрийн гардаж байгуулсан нам шүү дээ. Тийм учраас бол арайч нэг татгалцчихгүй байх. Зүгээр би бол намдаа бол их баярлж явдаг. Ямар ч тусан өдөө зэрэгтэй амар жаргал яваа бол энэ намын л удаага энэ намын гишүүдийн дэмжлэг гэж ойлгож байдаг. Ард иргэд ч гэсэн намайг бас дэмжиж одоо олон удаа их хурлд орууллаа. Бас ч гэж одоо ер нь хэр баргийн хүн хашаад ахааргүй аль би нь бол богино хугацаанд ч гэсэн хашчихлаа. Одоо тэргийн сайдын албан ажиллаас ерөнхий сайдын албан ч гэсэн хашчихлаа. Тэгэхээр ард иргэд сонгогч нартай бол талархаж байгаа. Намдаа бол талархаж байгаа. Тий. Зүгээр тэр нэг улс төрийн тоглоом хийгээд одоо юу гэдэг сөрөг хүчнээ баярлчих болов эсвэл тэр нэг харьцаа ингэчих болов энэ төр гэсэн юм бол бодгол ёстой байх л да. Бодгол ёстой байх. Гэхдээ ганцхан би тэрийг бодох ёстой биш. Бас хариуцлага хүлээж байгаа хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс, шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол тэрийг бас давхар бодгол ёстой байх. Тэрнээс бол энэ бол зөвхөн амар жаргалын асуудал гэдээ орхичиж болохгүй байх гэж бодож байна. Амар жаргал гэдэг хүний хувьд бол угаасаа энэ нэг юм чинь зөв юм уу буруу юм уу гэдэг л асуудлыг л тавиад байна шүү дээ. Тэгээ наан чинь буруу яваад байна. Их олон юм чинь буруу яваад байна. Одоо зас, одоо өөрчил, одоо шинжил. Тийм хүсэлтэй хүн хэд вэ? Таны талд хичнээн хүн зогсож байна. Зөвхөн дөө. Их хурл дотор бол зөвхөн байх. Харин тийм. Их хурл дотор л гэж хэлнэ шүү дээ. Шийдвэр гаргах нөхдүүд маань шүү дээ. Тий. Тэрнээс бол гадуур дотор бол бас ингээд зах цухаас нөхөн амтнтай яриад ингээд санал бодлын сонсож байхад бол ер нь маш их эерэг хүлээж авч байгаа, их дэмжиж байгаа. Ер нь бол өөрөө чинь яриад байгаа, хэлээд байгаа юм зөв зүйтэй байна гэж одоо их олон хүмүүс ярьжлаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ би өнөөдөр улсын хурлын гишүүн амар жаргалтай ярилцлаа. За амар жаргал гишүүний тавьж байгаа асуудал бол хаана хариуцлагатай байх. За хариуцлагагүй байгаа энэ зүйлийг өнөөдөр засахгүй бид маргааштай том алдаа хийж байна гэдэг одоо анхааруулгыг бас хүчтэйгээр өгч байгаагийн нэг илэрхийлэл бол би улсын хурлын гишүүнээс татгалзахад бэлэн байна гэдэг үг байх гэж бодож байна. Ингээд надад ярилцсан танд их баярлалаа. Амжилт хүсье. За их баярлалаа. Амжилт хүсье. Юунд амжилт хүсэх вүлээ? Тийм, ер нь бүх юмд л. За баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.